Harry, Harry, happy birthday! За сайн байцгаана уу та бүхэнтэйгээ Европ ТV Талын хотоос мэдчилж байна. За яг одоо бид нэр Талын хотын Black Night фильм фестивалд одоо хүрэлцэн ирсэн байна. Учир юу вэ гэвэл Синг дөрж найруулагчийн маань ээлж дуран бүтээл болох Silent City Drive буюу Чимээгүй хотын жолооч гэдэг кино тус наадмын одоо шилдэг гэж хэлэгдэж болох байц 12 киноны 13 дахь кино болж одоо өрсөлдөж албан ёсны урилга авч одоо бидэдийг урьсан байгаа. Тэгээд кино зохиолч номигчтайгаа ерөнхий зураглаач Баярахтайгаа ингээд бид гурав ирчихсэн байж гэн. Тэгээд та бүхэнтэйгээ энэ удаад бүжгийн ертөнцөөр биш кино ертөнцөөр амттай аялья. За одоо та бүхэнтэйгээ Silent City Driver буюу Чимээгүй хотын жолоочийн зохиолчтой та бүхнийгаа танилцуулъя. Яна. Амар албан ёсны болчихлоо тийм. Харин тийм. За би энэ кинонд зохиолчор ажилласан. Дээрээс нь туслах нэгдүгээр найруулагч. Тэгээд за тэгэл янз бүрийн л хийсэн тийм. Бүгдийг хийсэн. Хамгийн одоо нөгөө нэг их зүйлийг одоо мэдж байгаа одоо тэгээд болж байгаа процесс буюу одоо нэр жижиг шигтгэр чимхлүүр юмнуудыг хүртэл одоо манай номигч бол бүгдийг одоо хийсэн тийм. Тэгэх юм уу? За та одоо фестивалынхаа талаар яриач. Энэ фестивал ямар учиртай фестивал вэ? Энэ фестивал болохоор яг нь шилдэг одоо зэрэглэлийн фестивал гэж зарим хүмүүс яриад байдаг тийм. Тэгэхээр тийм фестивалийн төрөлтөй яг хамрагдана. Европт шилдэг 15-д ордог фестивал. Яг нь мэдээж дэлхийн хамгийн эртний фестивал Венец. Тэгээд Кан, Берлин, тэгээд Роттердам, Локорно гэсэн одоо энэ хамгийн алдартай Европын фестивалууд байдаг. Эдний дараагаар бол энэ Таллин бол маш нэр хүндтэй фестивалд ордог. Ялангуяа одоо Балтик гийн орнууд гэж байдаг. Тэр орнуудын кинонууд одоо Скандинавын орны кинонууд бол одоо энд айгүйх нээлттэй хийх хүсэлтэй байдаг. Тэгээд Аз кино бол маш цөөхөн оролцдог. Ерөнхийдөө тэгэхэд бол яг манай кино сонгогдоод орж ирсэн их сайхан л байна. Киноны хувьд дэлхийн нээлт гэдэг аюул чухал, World Premiere гэдэг аюул чухал. Тэгээд манай киноны хувьд болохоор Токиогийн олон улсын кино наадам болон энэ Таллины кино наадам гэсэн хоёр кино наадамд тэнцсэн хоёуланд нь. Гэхдээ тэр хоёр кино наадам хоёулаа дэлхийн нээлтийг хийх одоо шаардлага тавьсан. Тэгээд найруулагч болон продюсеруудтайгаа ярилцаад Аз кино учраас Европ би одоо нэр бүхий кино фестивальд дэлхийн нээлттэй хийсэн арай илүү юм уу гэж бодоод бид нэр энэ Таллиныг сонгоод тэгээд одоо өнөөдөр нээлттэй хийх гэж. Йоо. Миний хувьд бол киногоо ерөөсөө үзег байгаа. Тэгээ өнөөдөр бүр ингээд сэтгэл зүрхээ бүр ингээд амар ингээд догтлолтой хүлээж ийн. Тэгээд одоо юу болох юм бол өчигдөр нөгөө бид хэд компетишн хэсэгтэрээ байгаа солонгос кино үзсэн тий. Тэгэнгүүт эхлэлийн одоо реклам дээр нь одоо яг энэ official selection буюу үндсэн уралдаанд хэсгийн шилдэг 13 киноны жижиг трейлер маягийн тийм юм явсан чи хамгийн сүүлд манай кино гараад төвшөө маань алхаад гараад ирсэн чи өөрөө өөрийгөө хараад шоконд ороод хажууд бүр ёо гэсэн. Би одоо өнөөдөр бүксээ хавчаад үзэж чадсан. харин одоо яад юм бол одоо бид 3 цагаас шууд эфирт орох гэж байна. Тэгээд орой энтхийн цагаар бол орой 6-аас киногаа нэ Монголын цагаар 12 цагаар. Таллин нь Монголоос бол 6 цагийн зөрүүтэй байдаг юм лээ. За тэгээд бидтэй хамт байгаараа одоо илүү гоё бичлэг хийнэ. I mean, it's the prepared questions, but never mind. So, what's the question? Je sens debout des bangs agités mon cœur blessé, l'amour comme un boomerang. To introduce now the film as a Silent City Driver, coming from Mongolia and has a world premiere. And I would like to invite here to present the group. Just one moment. You know, the names are so difficult.
Nurmuzul Durmuk. And he is the scriptwriter and first assistant director. Hello everyone, and I would like to introduce our crew, and he's the main actor. His name is Tushin Bayer. He's a director of photography, and his name is Ihwair Ilkhtur. Would you like to say something before the film is starting? Yeah, sure. Good evening, everyone. And first of all, I would like to thank the festival for choosing our film and giving us the opportunity to present our film to these beautiful audiences today. And also, I would like to thank all of you for choosing our film among all the many hundreds of films and being here tonight. And I hope you enjoyed the film and we don't waste your time. J'ai sur le bout de la langue ton prénom presque effacé. To fix you. High up above or down below. гоё штэ. When you're too in love to let it go. But if you never try, you'll never know just what you're. Lights will and ignite your goals, and I will try to fix you. Өдрийн 2 цаг болж байна. Тэгсэн чинь стон яг нар мандж байгаа юм уу эсвэл яг нар жаргаж байгаа юм шиг байт юм байна. Өнөөдөр л нар гарлаа. Сонгоц. Хүн байна. Tears come streaming down your face. 10 минут өмнө гайгүй гэсэн чинь. Гэр цаас арчлаа. Өчтөрөө сайн гэсэн. Oh my God, it's so unexpected, but at the same time, amazing moment. And again, thank you to the festival, Tallinn, and selecting our film and having us. And also thank you to the jury. And yeah, it's a true big honor for us to receive in this prestigious award from this beautiful festival. I'm so nervous. And I would like to send a big congratulation message to the all cast and crew of the film, which they in Mongolia. So congratulations, guys. You guys rock. And thank you, Tallinn. Thank you, Estonia.
sit with us. How you feel? Congratulations to all the winners. Сэтгэл. Яа. Амар байна. Энэ гол нь энэ шагнал айгу үнцэнтэй дээрээс нь энд байна гэдэг өөрөө энэ мэдрэмж аймаг чухал. Аха. Ална. Бид нар 2 цом авлаа штэ. Je sens debout des bangs agiter mon cœur blessé. L'amour comme un boomerang me revient des jours passés. À pleurer de larmes dingues d'un corps que je t'avais donné. J'ai sur le bout de la langue ton prénom presque effacé, tordu comme un boomerang de mon esprit l'a rejeté. De ma mémoire car la bringue, ton amour m'ont épuisé. Pas monter. Je sens des boules et des bangs agiter mon cœur blessé. L'amour comme un boomerang me revient des jours passés, assommé comme de dingue.